За сүрэг тарган сайхан аварж сайхан тусч байна уу та? Сайхан сүрэг тарган сайхан аварж сайхан тусч байна уу? Оо тавлаг. За аян замдаа сайн явж байна уу? Оо тавлаг сайн явж ирлээ. Өчтөр нэг хойдлын багаар яваад. За өнөөдөр хоёр баг нэг нар зүг тойроод бүтэнд орчих гоо дандаагаар явж байна. за Энд их сайхан юу гарч байна да. Сайхан дуншлаг болох нь. За сайхан аварж байна. тийм байна. Сайхан аварж байна. Оо тавлаг сайхан аварж байна. Оо сайн явж ирлээ. За сайхан аварж байна уу та? За сайхан аварж байна уу? Сайхан. За сайн нэг гүүрээр гарч ирлээ. За Таны версийн гүүр гэж ясаа багийн дараа сонслоо. тийм энэ гүүр Урд газар руу холбож өгөө. бас их олон талаа шигтэй. Ягаад доктор манай одоо Завхан аймгийн Цэцэн улсын дандаа энэ хөтгөрөөс өөр нүүдгийн дээгүр. Тэгээд нэг намар болох тэр зэрэг усан хөрөлдөж чаад усан нэгтэд гарч иддэг. Тэгээд сүүлийн үед нь гүүр өргөцсөн Цэцэн улсын манай сантын хөтгөрөөс өөр явдаг. Тэр их техник отор нүүдэлдэг хэрэгтэй болчих. Ерөнхийдөө бол 2 сумын хэрэгцээний газар болсон. Холбож байгаа. Холбож байгаа. Тэгээ одоо чинь мотоцикл машин одоо чинь техникийн баг 90% юм болчиход байна. Техникийн одоо шаарг би ч одоо нэгээр машинтай гаталцаар байгаа л ер нь сарын дотор л цаапанаха шаарыг аваач. Би нэг 14 гэдэг ийм дэргнүүд яадаг. Тэгсэн чинь энэ гүүрөөснөөс тэр шаарг гэдэг юм өвдөрхөө байсан. Нэгдүгээр. За хоёрдугаар энэ чинь гацчаад мал идэх гарахгүй чинь одоо хүн биш мал ингээд гүнзгий гол юм байна тий. Тий. Үүний яг гар Мал ч одоо бүр шахаад ерөөсө гардггүй хорог төлтэй мал бол хавар бол бүр зөндөө юм болж яаж дүүрж байрж чирж гэж гаргадаг байсан бол одоо зур гүүрээр хүн шиг өөрөөсөө гүүгээ гаравчдаг юм болсон. Тэгээ энийг одоо яг би зүгээр за хөгшин битрийн яг эдийн засгийн асуудал бол яг битрээс гарсан. За сумар нутаг бол дэмжлэг туслалцаа бол энэ ч одоо 3-4 жил нэг хайрцагт нь бол 10-аад машин чулуу орсон. Одоо тэр гүүрний дунд нь байгаа нэг тэр одоо энэ нэг юм багнанд. Тэгээд тэр энэ их доош их сул элстэй учраас чулуу нэг суусан. Тэгээд чулууг нь бол нэлийн холоос. Одоо холоос нь энэ гаргаж хад дасгаар багтаал юм. энэ тэндээс очиж зөөсөн. Тэгээд өсөр ажил. Дараа нь ахаад гүүрнийхаа нөгөөт 3 жил болж эдийн засгийн асуудал чинь ганц одоо 2 гүшингүний эдийн засгаараас бүрэлдүүлэх хүнд юм байл. Тэгээд нэг 20 гаруй 23-4 сая төгрөг орсон доо. Тэгээ 3 жил тавиад суултыг харсан. Бүр ингээд юун суугаад сүүлд ингээд багны зарим үеийг хазаасан. Хазаас нь ахид суург гэж өгөр. Нэг чулуунд очиж бүр суугаад. Ахид дүүргээ тэгээд 83 оны 8 сард 23 оны. Одоо яг гүүрээр байгаа хэдэн метрийн гүн гол. За яг гүүрнийхээ энд бол нэг 2 метр бол байгаа. Оо сэдэлэг гүн. Энэгээр бол тий. Манайд бол зүгээр дуугаал талдарч. За яг зүгээр гардаг гарцаараа бол дээрээс ус их уйрлсан үдийг гүнзгий. За тэгээ ус татцсан бороо багтай бол бас гүй хэрдэг бас тийм янз бүрийн талтай. Тийм байна. Тэгээ яг хуу энэ жил нодлон жилийн одоо засаг дарга 20 оны сонгуулиар гарч ирсэн засаг дарга маань. Гүүрний нээлтэндээ орсон. Нодлон манай сумын 100 жилээ болсон. Тэр унтраагараа. Улаан дээр дараа бүр унтраач. Тэгээд сумын 100 жилээ болгоод одоо энэгээр гараагүй элсрүүгээ борхрынхаа элсрүү гарна. Энэ доогуур очиж нуур хавцсан газар ус цасанд орно гэж манай энэ баян нуурын ус гэж одоо ийш сайхан газар баг. Тэгээд ийш гарахаар ингэсэн манай багийн засаг юу биш сумын засаг дарга бол за та одоо их сайхан 100 жилийн огцсон сайхан ажил хийлээ. Таныг бол одоо урамшуулна. За одоо сумарнд хөгжүүлэх сангаасаа бол 10 сая төгрөг тавьж өгье. 50-ыг тавьж өгсөн. Нодлонгийн иргэдийн 15 төлөөлөгч. Над руу наашаараагүй. Тэрүүнд нь би их шүүмжилтэй байсан. So дарга нарыг бол би ер нь аргатай бол нэлээд шүүмжилжсэн. За энэ жил одоо юу н 24 оны сонгуул бол манай сумар нутгийн засаг захиргаа данан залуучууд боллоо. Яг тийм байна. Тэгээ би бүгдэнд нь бас санаа оруулсан. Энэ үн дээр бол үндэ бас
ерөөсөө хүн гажаагүй гэж хэлээ нэг 5 сая төгрөг тавьж өгсөн. Тэр үнд нь их баярлж байгаа. Зүгээр тэр хүн хийсэн бүтээсэн юм аа бол бас хэрэгтэй газараас мөнгө аммаар л байт. Тэгтээ бол би тэр 10 мороор навна гэж одоо бодоогүй. Нодлон бол уул нь бол энийг бол биний бодохдоо бол ч одоо малчид одоо ингээд биш сум орон нутгаас нь уулна энэ чинь бол барьчмаар юм. Уул нь бол уг нь бол тийм үү. Тий. Тэгээд чинь тэгээ одоо энэ гүүр байхгүйсэн бол одоо уршигаад энэ илс рүү ингээд одоо өвлждэг айлууд байгаа малчид байгаа. Энэ гүүр байхгүй бол одоо яг хэрэг тойрж ирнэ юу? Одоо үертэй байлээ гэж бодоход. Ус үертэй байлаа гэхэд замраагүй тойрох ба. Энэ юм байдгийн хөтгөрөө зүгээр манай усцул усыг сумын дөөс 18 км газар. За яг үнэгээр тойрох дээр нэг 25 км газар тойрох байх. За нэг 30 дотор байгаа. Тэрийг одоо бас хэмнэлсэн байна. Тийм, хөтгөрийн сүм маань, борхрын элсний сүм маань 22 км өргөнтэй. Тэгээд завхгүй мандал руу 45 км газар. За ингэд нэг орох тал бай. За энэгээр шууд одоо тэрэг техник явдаг чадaltaй тэрэг техниктэй мост бүл тамтай тэрэгтэй олсол энэгээр тахад манайх бол яг энэгээр аймгаар бол 180 км явчихна. За элсний бөксөөр тойроход 360 км явж байж аймгийн дуурайг одоо тэгээд энэ гүүр тавьснаар 108 болж байгаа юм ба шүү дээ. 180 явж иж гардаг. Тэгээд энэ жил бол яг хөө тэгээд нодлон бол манай дээр аймгийн иргэдийн төлөөлөгч нам саманд гэж нөхөр байсан. Тэр энэ жил цахаад аймагт байгаа. Иргэдэд байгаа. Манай багийн иргэдэд байгаа. Аймаг нэрөөр дарах гэсэн. Энэ даац нь одоо хэдэн тонны даац? За энэ бол зүгээр би тэр даац мацын тонн хэмжээ мэдэхгүй. Гэхдээ ер нь бол машинаар бол тэр машин, ийм машин. За ямар ч байсан зүгээр гарч удахгүй машин. Том урт тэрэг бол нодлон би ч бас нөмргийн гэдэг өхөр амдар болсон. Тэрний нөхөрж халамцаас өгтөө зүгээр том урт юмтай. 25 доноо тэр гэсэн баг. Дугаал гараад ирж илээ. Тэгээд эргээд дугаал гараад ирсэн тэр. Тэгэхээр ямар ч байсан янз бүр болоогүй. За тэгээ яг зүгээр ер нь энэ гэхдээ бусдын бас нэг бас хүндлэх хэрэгтэй хөдөө. Тийм ээ тий. Бас нэг гарахад байгаагүй, хоёр гарахад тэр чинь дахиад бас нэг дор суулт юм өгсөн л байгаа шүү Тий. дээ. Тэгээд энэ гүүрийг тэр манай аймгийн төлөөлөгч бол танд урамшууллан мэгтэй юм болсон тавьж өгөө гэд надад гэж хуурдаг юм байна. За. За тэр нь яг одоо би өөр хамаагүй бодож хамаагүй 530 сая төгрөг тавьдаг бол би баярлаад. Тэгээ яг эндээс бас нэг татвар матвар авъя өөрийнхөө хөрөнгөөр тавьчихсан гэсэн асуудалтай байсан. Зарим нэг нь бол би тэр өөрөө зогсдог юм аа нэг байгаа нь хүүхдээ болчихдог. Зарим нэг нь та нартай мар хамаатай наа чинь нэтэрэ гэсэн тийм байдлаар улс хурлаас шууд доромжлол явсан юм төрөл байт юм л. Тэгээ татвар авч чинь гавайгүй. За тэгээд манай сант маргад суманд бол энэс өмнө бол бараг сум орон нутгийн хэмжээнд бол мотоциклийн гүүрч тавигдаагүй. Тээх нь бол яг тэр лагаар гардаг баг төвийн тэр нэг урдлын гүүр байгаа тэрний дээгүүр нэг мотоциклийн юм тавьсан байсан намайг одоо 20 гэдэгт зэрэгэссэн залуу багт. За тэр бол тэр дөрөөл зэгтэрсэн. Би одоо ингээд ер нь ингээд дүүн одоо бараг нэг 10 гаруй 80 гаруй сундууд төр ихэд явлаа. Тэгээд ингээд явж байхад яг энэ голлын гүүрний асуудал их байдаг юм байна. За эндээс болоод нөгөө малчид одоо нэг тойрж явах. За бензин тос үрэх нэг эдийн засгч бас яваад байна шүү дээ. За тэгээд нэг одоо гол ус үүрлээд ирэхээр тэнд одоо боогдох. Яг иймэрхүү юм болоод ер нь хаасаагүй суманд бол энэ газрууд бас байна. Тийм ээ. Одоо таны хувьд одоо ингээд энэ гүүрийг ингээд барьснаар эн чинь асар том одоо ямиг бас эдийн засагт бас их ямиг хол ойрыг бас нэг холовсон эдийн засагт хэмнэлттэй цаг хугацаа хойдсон одоо тэгээд одоо нүүдэл сууд энэ голоорч наач цаашаа гарч гарахад өчнөө л одоо олон хүнд их буян болж байгаа гүүр. Тийм. Тэгээд яг хуу ер нь тэгээд би энэ жилийн түрүүн бас яриагаа зөвтөө орох гэж байна. Энэ жилийн иргэдийн 15 иргэдийн төлөөлөгч дарга нарт баярлж байгаа. Тэгээд манай засагтар Баярмаа маань бол бас их сайхан дэмжиж одоо 4 жилийн засаг байгаагүй ч гэсэн энэ жил 24 онд гарч ирсэн шинэ залуу засагтар. За тэгээд намайг та одоо бас ийм хийсэн чинь одоо таны нэг бол тэр 5 саяын урамшууллагч юм бол саадгүй хурдан гаргаж өгсөн. Үнэндээ хөрх юм гаргаж өгсөн. За тэгээд одоо би гүүр хийцэн хүн одоо төрөөс би мөнгө төгрөгнөх нь одоо гүүрийн татвар мотор аавна гэж одоо тэгээд байж чадахгүй. Одоо тэр бол бас хэрэггүй зүйл байгаа.
А нөгөө талаараа бол энэ замны хоёр энэ яг машин замны хоёр зам тавьсан газар нь бол одоо хувь хүн гэж байгаа учраас эдийн засаг болохгүй банзны хөрөлцөө муудаад ингээд хуурай нэг 2.5-аар тавьсан. Тэгээ одоо яг энийг энэ жилийн засаг дарга бол энийгээ бол юу яа. Манай багийн засаг даргач бас дэмжсэн. Энийг одоо ерөөсөө та солих хэрэгтэй засвар гэдэг байдлаар мөнгө оруулсан байх. Тэгээ одоо би энэ 200 мянгаар банз ярьсан байж байгаа. Энийг сайхан 5-ын банз одоо жоохон ахаад засвар жоохон оруулаад зузаалаад. Тэгээ тэр нэг энэ талаасаа нэг юм юу дээдлийн нэг хайсан ингээд нэг жоохон хазсан баг. Надад нэг нөхөр адуу гарах гэж ингэж адуу нүргээд их тэр шонгоос авч уяад нөгөө адуун цагтаад тэр тийг хазаалах гэсэн. Одоо гол гэсээ сайхан болох тэрийг орж байгаа цааш нэгээ тэгшлэн. Ер нь бол засвараа бол одоо сайхан болох гэж байна. За тэгээ бид нэгээс 13-уулаа төрсэн хүн байгаа. Улсууд байгаа бид. За тэгээд ер нь бол яг 13-уулаа болох тэр зэрэг бид манай ээж ярьж байсан. За мөчөр үтэн мод одоо үндэс үтэн мод юу хүн байдгүй гэж, элэг үтэн хүн байдгүй гэж. Тэгээ бид нь бүр эндээчгүй дутууч төрөөгөө бид 13-уулаа төрсэн юм байна лээ. За тэгээд манай ах маань бид нар захиргааталтай үед одоо 60 хэд оноос ахгуулаад нэгдэл нийгэм байгуулагдаад ингээд ирэхийн цагт манайх хизээ ажиллагны нэг 10 хэдэн тэмээтэй. Аав маань дандаа одоо юунаас тороос одоо зүүнүүлээ баг маргад хавтаагаас бид нарыг 2 сэгсэнд ингэж ботхоны сэгс гэж том сэгс байдаг. Тэрүүнд ингээд 2 сайхан үстэй дээр хийчаад тэгээ зөрүүлээ хөлийн хооронд ингэ тулгаж суулгаад тэгээ ингээ хөөхтэй хоччихдаг. Тэгээд унтаагаараа тэмээнд шогсуулсаар галыг л мэтгэд аав маань гэртээ ирсэн л байдаг. Ирээл дараа нь ахаал нэг одоо чинь хагас сайн ингээд амралтын өдөр зөөхөн ганцхан бүтэн сантай. Тэгэл дараа нь ахаал нэг орой үдс ажиж шогсуулдаг. Маргааш өглөө кичээлд очиж суухад нойр бүтэн очдог дулаан сайхан юм байдаг. За тэгээд ер нь тэмээ бол ерөөсөө нэгдэл болчиход ажлын тэмээ барагдсан. Одоо хөдөө аж ахуй трактор авчдаг байсан учраас. Тэгээ ингээд ирэхин цагт манайх бол тийм тэмээ улс өртөө. Тэгээд манай ах маань бид нь 83 онд нэгдэл тэмээ одоо юуг бол тоологддог тоог бол зүгээр л тоол яваад байдаг. Бие нь харагдгаа байлаа гэж тэмээг хончиж хариулсан. Тэмээг хончиж хариулаад ах өтер орж хариулаа. Сүүлдээ манай дүү нь алтууыг орсон. Бид нэгээ дамжуулаад тэмээг бол ингээд дамжуулж нэгдлийн тэмээг олон болгож өсгөж өгсөн. За манайх 2006 онд аймаг аврах тэмээчин болсон. За манай Цэдишгэд нэг дүү одоо бас нэлээд тэмээтэй. Тэр маань 2010 оны аврах тэмээчин болсон. Зөв. За би бол яг зүгээр тэр захиргааталтай үед сумын аврах бол одоо 2 дахь удаага баг хошоо болсон. За тэрнээс хойш аврах болох 1000 малчин болох бол над болцоо зөндөө байл. А би бол ерөөс төв сууранд ерөөсө буугаагүй. Хөдөөл өгсөн битэр ингээд яваад байгаа. За тэгэд болё гэж бодох тэр энэ одооны шагналын үн хүнд унссан. Тэгээд ерөөсөө ямар ч үн хүндгүй од медаль аваад яах юм бүр дэмээ юм шиг санагдаад би ерөөсөө тийм хэрэгсдэггүй. За тэгсэн жилээр нь манай засаг захиргаа үнэлж дүгнээд Алтан гац гэдэг одонг төрийн сайхан одонг юунаар цэргийн баяраар над төглөө. Энэ үнд нь их баярлсан. Хүн ер нь сэтгэлдээ дурмаар л ирнэ гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгээ одоо би бол бас нэг бодоод байсан. За одоо миний үеийн олзуучид Алтан гацтай л байх юм. За одоо би ч одоо хөдөө хөдөлмөрлөл насаараа гадаагандаж хөдөө хөрлөө. Тэгэл. За одоо нэг тэр Алтан гац гэдэг одонг авах юмсан гэж бодогдчихсэн үнэндээ. Яг энэ үгэндээ гэж хэлэхэд. Гэхдээ би авъя тгий ингээ гэж хэлж яриа. Аймгийн гүндэт медаль 2 3 удаа ч өглөө би нөгөөт нүүдэлчдийн соёлын наадам гэдэг манай Завхан аймгийн засаг дарга Бат сайхан дарга 2017 онд юунд Эрдэнэ архны хар нуур дээр хийлээ. Тэгээ би тэр тэмээний отгыг ахалж толгойлж одоо би ч 10 жил тэмээ хариулсан юм байхгүй 93 ер нь бол тэмээгээ тагсан. Тэгээ
юунаас 93 он их хөвчл болтол нэгдлийн нийгмийн ажилласан. За тэгэхэд бол одоо нэгдлийн нийгэм тэгээ байсан бол одоо миний нэр хүнд дэшээ өгсөд эцтэй тулсан байх гэж бодогдчихсэн. Дараагаар нь ерөөсө дандаа биегтээс өөрөө бол их шудрагд ерөөсө тийм болохгүй утггүй марга дээр дургуутч гэдэг юм учраас дараагаар нь ерөөсө бид нар одоо метал авъя тгий инги тийм бай гэж ерөөсө зориог. За тэгээ 17 он нүүдэлтэй наадмаар очиж манай сант маргадсан төрүүлсэн Жанцсан базар гэдэг засаг дарга байсан. Их сайхан зохион байгуулсан. Манай аймгийн 24 сум 2 км-ийн цаанаас тэмээг авч очиж улсууд ингэ зөөж нөгөө юу зөөж ирсэн. Зөөж. Улсуудыг тэмээгээр зөөж одоо мөнгө олно гэж. За тэгээд зарим чиг явган явсан машин тэргэрөөс тэр талбараа орж ирээгүй. Тэгээ 17 оны тийм сайхан соёлын наадам болсон. Тэгээ манай сумын засаг даргын хийж үдээсэн үеийн бас сайн дарга нарыг бол бас дурсахгүй байж болох. Хүнд одоо сайн муу бас хосож явдаг. Сайн бас байгаа л. Тийм. Одоо тэгэл муу даргыг тэр тийм муу дарга байсан гэж хэлэхээс илүүтэй сайн дарга нараа бол бас магтах хэрэгтэй байна. Ягаад гэвэл энэ одоо улсууд маань болох дэргөөстэй магтаал дуртай болсон. Буруу юм хэлэх юм бол одоо шүүмж яв. Дандаа шүүмжлэг тусам дарга нар сайжирдаг байхад улам цаашаа бол өсөн хадгалдаг юм болчихсон гэж бодох. Тэгээ Жанцсан базар дарга бол сургууль соёлоороо тэр Нингүн цагаан асгийгээр сайхан юу одоо тэмээний юг одоо нүмерглэх юм ба тийм ээ. Тэрийг өстө янз сайхан оёод одоо манай энэ инквайр гэдэг энэ баг залуу байна. Эдний хоёр цаг имэйлийн оронд хийж байгаа юу? Одоо ингээд тэмээг бүтэн нөмөр гэдэг шүү дээ. Морь нөмөр гэдэг шүү дээ. За морь нөмөр хөлсдөд нөмөрдөг шиг. За. За тэгээд энэ инквайр гэдэг энэ залуугийн хоёр сайхан цагаан тэмээн дээр тавьсан янз сайхан өнгө цус орсон. Тэр үнд очиж манай сумын одоо отго төрүүлсэн. Одоо тэр чинь тэгээд нөмөрг нэгээд бүр нэг имжээр бүр гоёж гин гэсэн үг шүү. Гоёлсон. Гоёж гин гэсэн. Тэгээ манай гүшин манай хадмаж өчигдрийн гэр гарцсан гүшин энэс ахгүй л дээ. 90 гэдтэй болж байгаа 2-3 жилийн өмнө хорвоо одоо таалтсан. За тэгээд яг манай ээжийн одоо уран муран бол манай сантад одоо Монгол хотол оёх тэр 3 авчаартай сайхан Монгол хотол модлыг чимэл хийдэг мундаг уран хүн л дээ. Тэгээ манай гөгшин болох тэр зэрэг одоо тэрийн нэг сайхан дураа сурсан сайхан гутал хийж өмсдөг сайхан дээл хоргон дотортой дээл сайхан өстэй дээлийг л хөдөөн улсан гэж хийж өмсдөг байлаа. Тэгээд ээж маань тэгээд их уран удсан тийм хүн байл. Манай хадмаач. За тэгээд тэрний югаар манай хүний одоо 2-3 одоо тэмээний дайтвар өчтөр тэнд нэг тавьчихсан байлээ тэр совдогийн тэмээний дайтвар шиг харагдаж идэг ширээн дээр дайтвар өгдөг чинь нөгөө дээр нь тогтдог нь хэлдэг. Ер нь тэр танай сумын ер нь ахмадууд бол нэлээ хөдөлмөрч. Сая одоо тэр өчтөр тэр маш их ахмадууд нэлээ олон ахмадууд цугларлаа шүү дээ. Тийм байна лээ. Тэгээд ерөөсөө 90 настайгаас ахуулаад нөгөө юм ойсоор л байж. Их мундаг одоо тийм хөдөлмөрч уран ийм одоо ахмадууд хүмүүс бас байна. Тэгээд одоо ерөөс хөгшөр одоо тэр 80 настай хүн хүртэл одоо тэр Монгол гутлыг оёж явж одоо нөгөө 90 настай хүн одоо тэр юм хийгээд урлаа сууж игээд. Тийм их сайхан. Их ажил төрлөг сайтай ах トゥ одоо нутгийн ард түмний найрцаг сайхан чанарууд их сайхан байсан газар. Манай сум бол уг нь бол одоо сум нэгдэл банцхалд амьдрал нэгдэл байхдаа бол одоо тэргүүлжсэн сум байсан юм байлээ. Манайх ч банцхал тухайд одоо ямар нэртэй сум байсан нэгдэл үед. Энэ нэрээр гэсэн арай өөр нэгдлийн үед банцхалд амьдрал нэгдэл. Юун 56 онд Цүдгэр цог их маргацсан тэнд нэгдэл байгуулагдажсэн. 24 онд тэр Дилийн над руу одоо Боркрийн элсний доод руу тэр Талингрын хаяанд 24 онд сум байгуулагдажсэн. Нодлон нэгт манай кино зураг авна гэж намайг доош нь авч юу ялгана гэд одоо 10 надад дарга байгаагүй. Тэгээ доош аваад явна гэсэн чинь би тэгтэр хэлсэн. Би чадахгүй. Би 24 оны хүн биш юу ярих. Гэсэн баяраа дарга байх юм бэл та
явахгүй болохгүй гэдэг. Тэгсэн чинь нөгөөдөл маань бид нэг зурглаач тэр Адиата гэдэг хөгшин байгаа шүү дээ. Тэр мэрэгэн дөргөн тэр хөгшин. Тэгээ бид тэрийг нөгөө зурглаачийн тэр засаг дарга бидгэд нэг тэргэнд явахгүй юу. Тэгсэн бид нэг айл руу очиж цаа очоод ирсэн нэг уулын наан цагаар тэр нөгөө бүргэдийн зургийг тэр дор хаяад биш үү. Бид нь араар нь очсон чинь нөгөө мо зурглаач нэг жоохон юм гэдэгтэй залууч нь дугуй агарч запас тогоогүй харган дондор явах байсан. Тэгсэн чинь манай нэг жижиг дарга нар урдуур тэгэх гээд тэр уулын урдуур талингараа явцсан баг. Тэгээс үлдээ намайг буугаад ярилцлаа. Гэхдээ одоо тэгээд нэгэн цуугаа явцсан юм чинь нөгөө бэлдсэн юм харна гэсэн байд. Димээ нэг хоёр зур жоохон уулаад 9 гүр юм жоохон дурдаад энд л одоо сумарнтг байгуулсан гинлэ гэдгийг яриад. Тэгээ яцсан. Тэгээ Адиата бол хаана байгуулагдаж ирсэн яг өөр. Одоо энэ борхын хэлсний хаяад байгаа. Тийм үү. Одоо их баг маргаз гэдэг баг маргазын доод урталт байгаа. Хоёр маргад уул энэ дүүн дээр гардыг хоёр маргад. Хоёр маргаз уулна. Тэрний доотлол дээр анх 1924 онд одоо. За 24 онд манай сан байгуулагдаж ирсэн юм байна тий. Энэ дөрвөн засагтхан аймаг байхад ямар хошоо гэж явдаг вэ? Хан цэцэн сартуул шүү. Одоо хан цэцэн сартуул шүү гэдэг увсан засагтхан аймгийн. Тийм засагтхан аймгийн засагтхан аймгийн хан цэцэн сартуул шүү. Одоо энэ манайх ч юм ба шүү. Тэр хан цэцэн сартуул шүү чинь увсын завхан сум ороод нааш явж байгаа. Увсын завхан. Нөгөө завхан голын сараа архан мархан чинь ингээд хан цэцэн сартуул шүү. Нэлээд том газар нутагт. Тийм. Тэгээд энд одоо яасан гэхээр увсын 3 сум байгаа. Халах 3 сум. Халахын 3 сум. Өндөр хангаа, зүү хангаа, цагаан архан 3. За ингээд 3 сум чинь бол ерөнхийдөө халах сум байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө одоо тэгээ яг энэ газар нутгаа хаваах тэр бол тэгээд тэр хан цэцэн сартуул шүү хаагуур ингэж одоо өндөр хангаа, зүү хангаа урдуур ингэж ороод сонгон сум, нөмрөг төдөвтийн урдуур тэгээ яруу сум ороод ингээд доош дөрвөлжин завхан мандал ингээд очиж байгаа. Уршаага дөрвөлжин сум. Жинхэнэ Монголын хэлсэнд очиж толж байгаа. Тэгээ их Монголын хэлсгээд очсон зарим манай нэг андуураад манай чинь дээдлээ баруун зүүн Монгол гээд 2 Монголтой уулна. Тэгээд нөгөө энэ тэр энэ чи их Монголын хэлс юм шиг гэдэг. Чи манай чинь борхрын хэлсэн л дээ. Их Монголын хэлс чинь урдлын завхан хэлсэг л дээ. За тэгэл нэг юм чи одоо ингээд 90 нуураас эхлээд ихэлдэг байлоо. Тэгээд энэ чинь их Монголын чи явсараад Ховд аймгийн дөргөн нууран дээр очдөг. Тэг нэлээ урт. Тэгдэг. Одоо тэгээд нэг Говь Завхан, Говьалтай, Увс, Ховд дөрвөн аймгийг дамждаг байлоо. Говьалтай аймгийн Хөхмөрт өвдөр нь байгаа, Баян уул байгаа. Тэгээд доош яваад тэр Говьалтай аймгийн Цоохор гэдэг Цоохор нуур гэж яг энэ юуны одоо манайхны тэр хомын борлогууд гэж яриад байдаг шүү дээ. Хомын талын борлогууд гэж. За тэрнээс уршаа гараад тэр хар нуур дороос хоёр залгаад тэгээд их Монгол хэлсний доод адгаар дөрвөлжингийн тэр Хөхмөртийн Цоохор бригадын тэр Цоохор нуур гэдэг рүү орт. Би нөгөө дээр яагаад доктор би бас яагаад ингэж яг мэдээд байдгийг гэхээр засаг захиргаалт үед Говьалтай аймгийн төвөргөөс тэмээний ноосны нормыг ахиулахын тулд юу хос цогдорт гэж ийм хүзүүн ингээд дүүрэн хардлагатай юм шиг болчдөг. Одоо тэмээний цогдорт ингээд доош гонжиж байгаа шүү дээ. Тэрүүн дээр ингээд шанаанаас авахгүй ингээд дахгүй юм ургасан. Ийм бууранд явж исэн нэг л одоо тэмээчдээс зайлшгүй очиж буур сонгож ирж. Одоо тийм буур байгаа юу? Одоо тийм буур бол ерөнхийдөө нэг л тарснаас хойш хуурсан. 90 онд сүүлчийн дараагаа тэгээ зэгцэрсэн шүү дээ. 4 буур ирээд. Тэмээ ер нь арчилж маллахад одоо хэр их одоо газар одоо хэр сонгоод ер нь бол одоо нэг ийм ойлголттой байна шүү дээ. Одоо тэмээг бол одоо 9 жил говьд л байдаг, өөр газар одоо байдгүй гэл те. Ер нь бол хангаа хөвсгөл бас байна. Ер нь бол тэмээг одоо маллахад бусад маллаас нь хэр ер нь арчилгаа ордгийн. За нэг ус уучрал 45 хоног ер нь уудгүй л гэж бас ярихын. Таавал одоо баг насаараа одоо баг тэмээ маллаж үдсэн хүн байна. Энэ дээр бас нэг та нэг тэмээ маллах талаас бас нэг уламжлаасан сайхан ярьж өгөөч. Тэмээний маллага бол тэмээчнээс шалтгаална. Хүнээс шалтгаална. За энэ тэмээ ажид ингээд явуулчих юм бол урт хөлтэй хаалуул хаа хүрнэ. Явна. Одоо тэгэл зам болвол салхи сөрөөл тэгэл цовч шин. Юу салхи сүрдэг вэ? Тэгээ салхи сөрөөл тэгэл амаан гагаал алгуулна. Ийм зогсож ийн юм байхгүй. За өнөөдөр тэмээг ойрхон эргүүлээд байвал
тэмээ шиг аятайхан мал байхгүй. Өглөө гадаа ингээл хураагаал хэвтүүлсэн тэмээ бол 10-11 цаг хүртэл яадаг бол ногооны тэмээ бол одоо таана хүмүүлэг хийдэг мал л да. Тэгэл таан манаар тэгэл онгоц алдаал бөөрөлдөөл унаал хэвтэйл байгаад. Яг тэр цагаал барина. За тэгэл өнөөдөр энүүхийн уулын наа таваар ингээд эргүүлээд байлгаад байдаг. Яг нэг өглөө өдрөөрийн хоол байдаг шиг өөрийнхөө эдшиг бас. Яг тэргээр байж байна. Тэрүүгээр байж. Тэргээр эргүүлээд байгаа. Амар ухаантай. За эргүүлэхгүй явуулах юм бол өнөөдөр энд байлаа гэхэд энэ хашааны урд руугаар нь хашаанаа цаашаа явна. Ахиж явсаргаал тэгэл алгуулдаг гэдэг. За тэгээд тэмээ бол одоо ер нь яг одоо бараг л одоо хүнтэй ялгаагүй шугам юм шүү те. Ерөнхийдөө бол их ботгоо голцсон ингэмэнг бол зүгээр нэг дуу хоор нэг жоохон тийм юм явуулаад ингээд ирвэл зүгээр нулимс нөрөө бөмбөрөөл. Одоо ер нь тэгэл уйлж байгаа юм л да. Их л уян ихтэй бол гэнт. Ширүүлэл дашгираад ингээд байвал оролгоол бариад ингээд байх юм бол уурлаа. Да баригдгаа байгаа зугтдаг болоо. Тэгээ тэмээний нүд чинь энэ адуу өхрийнхээс хамаагүй нашин бүлтгэр нүдтэй. Жохон юм гөрөл тэмээний нүд цохордог. Тэр. Тийм амтан байгаа. Тэгээд одоо чадалтынхаа сайтай ер нь бол төсвөр сайтай маа. Төсвөр сайтай. Жин ачаанд бол нэг 350 кг ачаанд хат бол сайхан л явна. Гуйг ингэж барьж үзээд. За гуйтай байна. Жинд явна хатгал. Тэгээ явдаг. За одоо тэгээд бүхийг ингэж барьж үзээд. Бүхэн тасраг байна гэж. Тэгэл одоо чалчгар мөрнөөсөө тэр чинь жиндээ гэдэг жадалтай гэдгийг шинжээнгээ болчихсон. Тэн жинд. За тэгээ гуй тасарсан, гуйгүй болсон, бүхэн тасарсан тэмээг бол одоо жин яваад л ачааг юу хэсэг таадгүй юм байна л. Тэгээ тэмээг чи яахаа хөхтөр шүү дээ. Малыг одоо 5 хошуу малыг ингээд өөр өөрсдийн шинждэг бас нэг өөр юу байгаа. Тэрийг таньдаг мэддэг энэ цаанаасаа нэг юм малчиг хүний бас нэг юм мэдлэг энэ өвдөс бас байна тийм ээ. Тийм өвдөс байгаа. Ийм байж ш өнөөдөр малчин гэдэг хүн энэ малыг л дагдаг. Малд хайртай хүн энэ малыг дагдаг болов би боддог. Тэрнээс мал маллаад мөнгө олохж мал маллах юм бол биш болов. Биш. Энийг чи бас асар том өг сой зан зашлуурээс тийм явж байгаа шүү дээ. Хэрэглэхээ байгаад хайргүй бол мал бол өөрөө уруудаад явдаг. Эзнээ тань. Тийм ерөөсөө тэгэл өөрөө алгуулах миний буйныг торгоош дийж улгаадалдаг тэр чинь тэгээд нөгөө ерөнхийдөө бол малыг зөв ашиглаж чадахгүй бол уутны ам нуруугаар харна гэдэг юм болно л доо. Уутны ам буруугаар харна. Уруугаар харнаа л гэсэн үг. Тэр чинь одоо ингээд доош наруулаас өсрээд байна л гэсэн үг. Утгатай үг байна. Тий. Тэгээд ер нь тэмээ бол бид нэр одоо их сургууль их хөдөлгөөнд оруулсан доо нэгдэл тэмээ. Би тэр л одоо 180-аад ат хариулж илаа. 180 акт одоо хариулаад явхад одоо ихч одоо тэгээд ингэний одоо тэгэл одоо тэмээгээ саагаал. Тэмээнийхээ одоо тэгээ одоо ингэний ундаа мундаа одоо цагаан идэ бүхэл юм одоо хийх үү? Одоо нэг тэмээнээс одоо нэг нэгдлүүд ч одоо ийм байсан юм байл ш. Нэг үхрнээс одоо тэдэн грамм сүү гарнаа. За дутаа бол одоо төлнөө гэх тэ. Нэг суваа тэмээтэй байсан бол тэн дээр бас тийм суваа. Янгийн тусгаад махан янгийн хариулдаг. Битэр чи суваа тэмээг нь хариулдаг байсан байна. Тэгээ яг зүгээр битэр чи нэг суваа тэмээтэй болохтой зэрэг яг нэг янгины норм энэдрэ янг цаан маань энэ тэр гэж байхгүй. Зөвхөн л суваа тэмээгээл отор нүүдэл хийж. Тэрүүн дээр юм байсан. Одоо нийлс улсаа. За жишээ нь одоо тэр бид нар 83 онд нэгдэл тэмээ авсан манай ах тэр хэлж хариулсан гэж ярьлаа шүү дээ. За тэрүүн дээр юу гэх тэр нэгдэл тэмээ гэдэг мал манай сум тоологдгоо байсан. Тоон байдаг туснаар тоологддог гэдгээс ах тэр тэмээ хончиж хариулсан гэдгээр одоо жишээ нь илгээлт хийцэнгээд бид нар ч одоо 8-8-тай суудаг байсан доо. Тийм байс тэгдэг байсан. Тийм тэгээд 8-тай суугаад 7 дугаар анги төгсгөд илгээлт хийцэнгээд нэг сайхан илгээлт хийцэн гэдэг юм өгсөн. За биднээс одоо миний төгсөлт бол 60-70 хүүхэд төгссөн. 3 бүлэг байж байгаад 2 бүлэг бол төгсөөд түүнээс яасан гэхээр нэг утга чинь тэрнээс ганц 2 хүүхэд л одоо дээд сургууль авдаг. За бидний яг тэр үе дээр нэг энэ нөмөргийн 10 жилд дээд нь хэдгүүрээ төгсдөг гэсэн. 8 төгсдөг байсан. 8. Тэгээ за манай бүр эхлээд 4 төгсдөг байсан юм байна. 4 төгссөн бол баг дээд баг
За тийм ерөөсөө боловсролтод ордог. Боловсролтой тэгээд энэ цэцүү бол юу нөмрөг рүү очиж 8 төгсдөг байсан байлээ. Бидний үед бол эндээ 8 жилтэй болоод Сант Маргадан 8 жил гэдгийг бидэнд төгсөөд тэгээ ингээд дийшээ яах тэр биднээс нэг 10 гаруй хүүхдүүд рүү юу авдаг. 10 дугаар ингээд нөмрөг авдаг. Тэгэл бус нь илгээлт шүү дээ. Илгээлтээр гараад хөдөө мал дээр л гараад. За сайхан ханга юм аах минь. За тийм. Сүрэг тарган сайхан зусч байна уу? Сайхан сүрэг тарган сайхан зусч байна уу? Оо тавлыг сайхан. За. Сайхан хаварж юу? Энэ жил хавар их сайхан болж өнгөрөө. За үлэн үнэтэй хавар нь сайхан тарган сайхан орлоо доо хавар сайхан боллоо. Хавар одоо малчид их завгүй байдаг уйлрлаа тийм ээ. Тий. За тэгээд эсгий дуурт нэвтрүүлгээр Монголоо сайхан тойроод аялал. Танай газрын сайхан байгальтаа дуунд одоо байдаг штэ. 2 маргад зуулна тий. Баян нуур гэдэг. Баян нуураа ер нь одоо ингээд дагаад одоо явждаг энэ сайхан элсэн манхан байна тий. Энэ ямар нэртэй газар вэ? Энэ одоо Борхрэлс. Их Монголын элс бол биш. Их Монголын нь биш. Борхрийнх нь. Ааха тустай. Тустай. Энд одоо аялагч нар одоо их явж байна уу? За ер нь их явж байгаа да ер нь. Аялагч нар бол урдаасаа хаашаа давж ирдэг бас явдаг юм. Элс рүү ингээд дээшээ мах руу өгсөн 2 алхаал, 1 алхам ухраал, 2 алхаал, уршаа 2 хойшоо 1 алхаад яваадах юм шиг. Та одоолөөсөө дихгүй сурцсан хүн өрөөсөө хөлний шигдэхгүй өрөөсөө хөнгөн байна уу? Одоо сурцсан л багтал одоо насаараа одоо энд амьдарч байгаа юм тест. Насаараа л амьдарч. Тэгээ аргагүй тэгэл. Яах вэ? Хөлс их гарах юм байна. Ам их цангадаг юм байна. Тэгнэ. Элсэнд одоо тэгээд ер нь явуул одоо тэгээд ам их цанганаж ер нь тэгэл одоо тэмээн болонд данан ганцгалаатай л явж шүү дээ. Ер нь бол ус бол байнга. Ус байнга. Усны хүчээр энэ цөлийг туулах байна. Усны хүчээр явдаг. Тэгээд одоо хээр гадаа хонох дандаа л усаар л явж шүү дээ. Дагаж яваа нохоонд усахгүй бол зунаад хол хатаж өгдөг шүү дээ. Бүр. Зүг. Нохооч ястан төрөг атчих юм шүү дээ. За ам цангаж байна уу та? Ам цангаж байна. Ядарч байна уу? Ядархан ч яг гайгүй шиг л байна. Өнөөдөр одоо надад одоо замчлаад өрх юу. За нэлээд бас ядарсан баг цангаагаад тайлдаад энэ говьчрын усал их болдог юм байна. Сайн нэлээд өгсч яваад бас нэр ус уумаар санагдлаа. Усаа зүгээр уухмаар санагдлаа зүгээр. Ер нь ус бол одоо хүний чандам нар амин одоо юу шүү те. Өнгөн цагаан мөртлөө өвгөн цагаан гэж яддаг. Их дөөл амтай сайхан ус. Тийм байна. Зарим ус чинь нэг уухаар гид цэрэгэд энэ шингээд идэв юм байлээ. За. Энийг одоо зам явж байхдаа би айгүй их авч явдгийн дүүр бас. Киркланд. Одоо та баг 2-3-ыг баг бүгдийг нуух баг. Бүгдийг нундаа. Амт нь ямар байна? Манай өвчтөд бол нэг дажгүй сайхан зөөлөө. Үнэн үгэл хэлсэн зүгээр. Реклам бол ерөөсөө явах. Их гой зөөлөн сайхан ус байна. Зөөлөн бол. Нэлээд бас энэ сайхан элсэн дунд ингэж явж аялуулыг сайхан юм байна да. Хөлний үе мөчөнд бас нэг хөдөлгөөн ороод тийм ээ. Тий. Тэгээд энэ элсэнд бас нэг эмчилгээгээд бас аялнаас хүмүүс. Аялаа. Улцуу дээр л элсний манхан онгот хөвтөл өөрийгөө авчаа тэгээд идэв юм бэл. Би сая нэг димиг бодлоо. Энэ элсэн цөлд бас ингэж аялаад явж байхад хүнд ерөөс нэг юм бодог юм байна. За. Эд хөрөнгө биш. Эд баялаг биш. Усад бодог юм ах юм. Тэгэхээр хамгийн дөрөнд тэр л хэрэгтэй шүү. Ерөөсөө тэр яг толгойд орд юм ерөөсөө тийм ээ. Усгүй бол ер нь удаа явахгүй шүүлсэн. Ер нь усны үн цэнийг болвол ер нь хүн энэ элсэн цөлд ер нь алхаж явж ижил хатад цангаж ижил ер нь усыг ер нь боддөг юм байна. Ер нь юмд явж үзэж ангаж үзэж усны үн цэнийг мэдчих. Тэгжээш усыг хайр. Усаа хайрлаа гэдэг ухааныг сурна. Энэ чинь бас л өгд юм уламжлал шүү дээ. Ангадгүй бэлим авч уучаа явж идэх юм бол усны юг бараг мэдэхгүй дээ. Зүгээр сууж идэх юм бол мэдэхгүй. Саяар нь тэгэж ядарч явахдаа бас нэг ус уумаар санагдж байлаа тэгээд. За. За тэгээд эдний хамт олонд бас талархж байна гэдгийг бас хэлээ бас малчтынхаа өв шоо хэлээд.
хойч үед өвлүүлэн үлдээх зорилготой мөнгө бид бүгд бас нэг хол замыг туулах юм гэдэг бас энэ олон ус өгсөн нэгэд. Өнөөдөр та бидний сайхан нэвтрүүлэг бас ивент хийж олонныхаа ивент хийж бас гүн тусалцааг үзүүлж бензин досоор бас тэтгэж байгаа компаниас. За хамт шүлтэн зөөлийг сайхан юм байна. Дотор залгийлээ. Тэг ерөнхийдөө бол ангасан байна. Ангасан үед бодсон ядарсан үед бол ус шиг сайхан амт юм байдаг. Тэг ус шиг чандам нарт нь хаа байх. Энэ хэлсэн зүйл дээж алхаж явж усны үнцнийг бас мэдэрлээ. За ингээд булаг шонт гол ус мөрнөө бас хайрлан хамгаалж явцгаая гэдэг одоо үүднээс ус бол одоо хүний хамгийн амьд хэрэглээ. Амьд тийм ээ. Усгүй бол одоо амьд урмал хүртэл өрөөсөө байхгүй. Тиймээс гол ус мөрнөө бас сайхан хайрлаж хамгаалж хоггүй сайхан аялж явцгаараа гэдэг бас уриалмаар тийм байх юм. За тийм байна. За. Энд ирэхээр их нойр их хүрх юм байна. Өрхтөн байна. Энд ирэхээр их нойр их хүрдэг юм байна. Тэгээд их бясгал хийвэл их гоё газар юм ба штэ. Одоо энд ингээд суугчин дээр нуур усаараа баян нуураа хараад тэр саатлын алсад байгаа уулыг хараад энэ сайхан элсэн манх ингээд одоо усны шуудаа хараад одоо ингээд хүн нэг бясгалын орчныг хиймээр нэг хүмүүс байдаг штэ. Ер нь монголчууд өдөр бясгалын орчин бас хийж ивэл. Энд чинь ингээд ямар ч тийм чимээ байдгүй юм гоё. Нарны гоё тийм инээр шингэсэн юм гоё цагаан талын. Ийм сайхан гоё газар байдаг юм байна. Тэгэл одоо мэдэр суун зүг. Тэр нуруу тэр байшин Хөдөлмөрийн Батар цэдийшгүй 70-аад оны нэгдлийн бансгалд амьдрал нэгдлийн амралтын газар гэж бүр тэр заалтай 6 сайхан тийм байшин байсан юм амралтын. Одоо нэг нь байна уу? Одоо нэг нь байна. Тэр нэг дөрвөлж үзүүл харж байгаа юм уу? Одоо тэр араараа та нар очно л доо. Тэгээ одоо тэр нэг машин авчихсан байна. Тэн дээр их зугаална. Тэгээд нэг ховчл болоод. За. Хамаг байдаг сайхан бүх юм ховд гараад яваа. Тийм хөрөнгөө ингэж нураагаад юм болгосон. Тэгээ тэрний одоо 5 байшин байхгүй. Бүр гал тогоо бүгдийн бүжгийн заалмалтай тийм сайхан газар байсан. Зөв. Тэр одоо 70-аад оны үст боссон байшинд одоо нэг нь одоо тэгээ тэр ганц байр шууд бөөрөнд үлдсэн байгаа. Одоо бөөрөл үлдсэн байгаа. За тэгээд тэр нөгөө юугаар дуудлага худалдаагаар сургууль авч тэгээд тэрийг би авд үлдээ тэр хэвээрээ байж. Энийг түшиглээд одоо тэгээд бас нэг багийн төвийг бас үүсгчүүлэх зүгээр л юм байна да. Тэгээ багийн төвөө дагаад бас нэг энэ баян нуурынхаа хажууд амралтын газрыг бас бий болгоод энэ монголчуудынхаа бас нэг холоороос ирж байгаа хүмүүсээс хүлээж аваад ингээд сум орнуудтай бас нэг эн чинь бас нэг 8 худалдаа нэгсээд тийм ээ. Хүмүүс ч одоо энэ аяллаа гэдэг чинь өөрсдийнхээ нэг цэвэр агаарт харж нэг бие тэнхээгээ нэг эмчлэх амрах гэж агаар салхинд гарч явж байгаа юм шүү. Тэрнээс одоо нэг арилтаар суугаа зугаалах гэж юм бол биш шүү дээ. Ер нь Монгол аялал гэдэг маань бол цэвэр экологийн агаарыг одоо амьсгалах гэж сайхан гарч сайхан аялдаг. Энүүгээр одоо манай монголчуудын Монгол аялал бол дэлхийд одоо бас ялгарч байгаа нэрөөсөө энэ зуны одоо тэр цаг үед нь одоо амьсгалж байгаа агаар гэдэг эдгээр чинь 4 үйлдэлт арай өөр. Дараа жил нь одоо дахиад нэг шинэ ургамал гарч ирээд шинэ агаар амьсгална. Яг үдийд бол ер нь одоо би энэ аяллыг бас ингээд хэрвээ агаар ингээд амьсгалахаа явах бол одоо наамар бөгөөд одоо хавар хоёул их байдаг юм даа би одоо хэлмээр байгаа хүмүүс. Одоо хавар бол одоо яг нэг өвс одоо нэг шинээр ургадаг шүү дээ. Яг ургаад шинэ ногоо ургаад ирэхээр тэн дээр чинь одоо бас ингээд нөгөө шинэ ургамлын үнэр үнэрчээдэг байхгүй. Бүр одоо яг ингээд нэг юм нарийн одоо талаас нь бас зүгээр бас ингээд ярих юм болвол тэрнээс яг одоо гадны улс оронд чинь ингээд нэг л одоо мөнхийн урмал байдаг. Тэгээд тэр нөгөөр ингээд нэг л агаар байдаг. Монгол чинь 4 улирлаараа энэ агаарыг түшиглээд энүүгээрээ тэр 4 улирлын нүүдлийн соёлын бас нэг өв уламжлаа, хоол цайгаа сайхан малчин төвөн дээрээ сайхан аж ууртаа тулгуурлаад бас нэг ингээд явах юм бол энэ өөр бас их сайхан юм байна. За тэгээд ийм сайхан аяллыг одоо та бүхэндээ бас хүсэж байна. Тэгээд гадагшаа явахаар Монгол эх орноо сайхан тоорч нүүдлийн сайхан үг уламжлаа сайхан сэргээс ийм сайхан аяллыг бас зохион байгуулж яваараа гэдгийг бас хүсмээрээ. Тэгээд ах эгч хоёр маань бол одоо сайхан ухтаад хүлээж явна гэж байна. Тэгээд аялаж болно. Тэгэхээр аялахтаа
одоо бас хог тарихгүй сайхан аялаад одоо тухайн малчин айлд очиод Монгол уламжт хоол цаагаад ингээ аялах боломжтой юм байна. Тийм аа. За тийм ээ. За утасны дугаараа нэг хэлчих үү та. 98 тэг 3871. За ингээд. За таны энэ утсаар ингээд одоо холбогдоод 10-аас 20 15-аас 20 хоногийн өмнө одоо бас захиалга өгөөд ингээд холбогдороо гэдгийг бас сайхан хэлмээр байна. За ингээд дүүн одоо ингээд замдаа гарыг. За Одоо тэгээд одоо ингээд дараагийнхаа айл руугаа нарны эрт одоо хөдлөө та. Дахин уулзах сайхан өрөөлийг тавь. за тэрээр бартаж болтгоо.